150 мянган төгрөгийн билетэнд бол нэгдүгээр зэрэгтээ суудаг 102 төрлийн халуун хоол, цай, кофе, идэж бусад төрлийн юус орж байгаа. 100 мянган төгрөгийн билет нь бол 2-р зэрэгтээ суудаг буюу уух юм нь болохоор цай, десерт, 2 төрлийн халуун хоол гэсэн ийм 2 төрлийн билет байгаа. Тоглолт бол үндсэндээ надад оног буюу нэг удаагийн тоглолтыг 200-аас 250 хүн үзэн гэж бодсон. Нэг 1600-аас 1700 хүн үзэх боломжтой. Нийтдээ яагаад гэвэл хоёроо шоу маань нэгдүгээр үзэх ирсэн хүмүүсээ тоглолтоо авсан хүмүүст англи чигсэн шахсан юм мөн дээрээс нь сэлбэрийн хувьд бол манайхаа тоглолт эхлэхээс цагийн өмнө юм уу 30 минутын өмнө ирээд авдаг бол манай тоглолтын дээр тийм боломж байхгүй. Яагаад гэхээр түрүүн би хэлсэн тоглолт нь бүх төрлийн хоол уух юм асууж бид нар урдчилж шуудалтай ресторанаар өмнөхөө доо эцсийн байдлаар би зөвхөн ихтгэл ажлуудыг хийх. Тийм учраас тоглолтын өмнө билет аваад шууд тоглолтод орно гэсэн юм бол боломж байна. Тэгээд бас Бүгд 3 цагийн үзүүлбэрийг дэлхийн циркийн одоо шилдэг жүжигчдтэй Монгол жүжигчид хамтарч та бүхний оройн зовны давтаг тушгүй сайхан хачир болон хилдэг байж байгаа. Тийм учраас бас заавал одоо тэр нарны циркийн тоглолтыг үзэж оройн зов байрдаг Лас Вегас явах шаардлага өнөөдөр бас Монголд байж болж шүү дээ. Өнөөдөр зүгээр Лас Вегас явах зарлалын үйлдэл Баян болоор зарлалын үйлдэл Баян бол очиод үзэх юм бол орчнод яхаа болоод болохоос шиг үзүүлбэр болоод үзэн баясах яг л ижлэх байх болов гэж бодож байгаа. Тэгээд тэнд очиод мэдээж та бүхэн бас өнөөдөр дэлхийн циркийн хөгжлийг тодорхойлж байгаа шилдэг жүжигчдтэй аз таар бол одоо уулзсан гар барь зураг авахлаа тэгээд бас бас гэж болох гэж байна. За ингээд бид нагаар надад бид танд байсан. Маш баярлалаа. 9 сарын 22-ноос 30-ны хооронд Баян боловсролын хамт та бүхэн албан ёсоор үрж байна.